Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын нийгмийн эдийн засгийн зөвлөлтөд онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны төрийн бус байгууллага боллоо. За юуны өмнө өнөөдөр та бүхэнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн нийт гишүүн дэмжигчдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг төвшүүлье. Тэгэхээр манай нийгэмлэг бол Монгол улсад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулаад 20 дахь жилдээ явж байна. Анх энэ Монгол улсад нөхөн үржихэн эрүүл мэнд гэдэг асуудлыг бол 1992 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт бий бичээд ингээд анх эхэлсэн юм. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь тухайн үед эхнэлгсэн эрдэм шинжилгээний төвийн Эрдэнэтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өнөө цагийн бидний урдаа барих эмч, хүний гавьяа тэмч, анагаахын шинжилгээ ухааны доктор Арднаа Базрын санаачлалгаар түүний нөхөд Жүгдэр, Батмөнх, Эрдэнэ Тунгалаг, Эрхэнбаяр, Дэмбэрэл сүрэн, Ганс өх гişлэн олон хүмүүсийн сэтгэл зүтгэлээр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг Албан ёсоор 1994 онд байгуулагдаж, Монгол төмний эрүүл аж төрх үндэсийг олон нийтэд таниулах их үлсийн шавыг тавьж байжээ. Арчил өрнөж байсан эд үед гэр бүлийн асуудал их чухал бол тавигдсан. Одоогоос 20 жилийн өмнөх үед бол гэр бүлийн асуудлыг хөндсөн тийм байгууллагууд бол ер нь бараг байгаагүй. Ер нь гэр бүл рүү хандах хандлага ер нь их бага байсан. Чухам тэр үед бол төрийн бус байгууллагуудын одоо үүсэл тавигдсан гэж би үздэг. Түүний дотор голлох байр суурийг эзэлж үүссэн, одоо эзэлж байгаа гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гэсэн байгууллага анх үүсчихсэн. 93 онд Дэлхийн гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гэдэг нэг том байгууллага байдгийг мэдээд тэгээд тэнд Монголоос анх загтлуулчлаа. Загтлуулжээд тэгээд энэ танай одоо байгууллагт Монгол улс нийгэмлэг болж одоо орё гэсэн чинь ааштай хариу ирсэн л дээ. Тэгээд энэ Дэлхийн гэр бүл төрөлтийн холбооны зүүн өмнөд Аз далайн бүсийн захирал Палаан гэж хүнтэй ярилцаж утсаар тэр хүнийг урьж авчирч ингэж л одоо энэ нийгмийн анхны үндэс суурийг тавьж байсан. Тэгээ 91 бол юу бүсийн хороо бол энэ манай нийгэмлэгийг бэхжүүлэх, хөгжүүлэх өдөл их анхаарсан юм шүү. Энэ гоц анхаарч ирсэн. Тэгээ 90 бүсийн хорооны дараг болгон одоо ирсэн. Түүнээс гадна одоо ерөөсөө Дэлхийн гэр бүлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь бас ирсэн юм. За 94 оны 11 сарын 2-нд Их насны эзэмшлийн төвийн хурлын зааланд анх хурлаа хийж байгуулж байсан. За энэ нийгэмлэгт миний бие Христос тусгай сургуулийн 15 гишүүнтэй очиж эсэж орж ирлээ. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг байгуулагдсан тэр цагаас хойш эдүгээ 21 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийгэмлэгийн хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дөрдвөл үүсгэн байгуулсан анхны жилүүдэд гишүүн элсүүлэх, хөдөө орон нутагт салбар байгуулах, нийгэмлэгийн үйл ажиллагааг таниулах ажлыг эрчимтэй зохион байгуулж 1994-өөс 99 онд 12 газар, 2009-2012 онуудад 2 нийт 14 салбар байгуулжээ. Үүнд бол сайн дурын итгэгчнүүд маань тухайн орон нутгийнхаа эмэгтэйчүүдүүд бол жиргэнээс хамгаалах аргуудын мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна жиргэнээс хамгаалах аргуудаар үйлчилж мөн бэлгэвчээр үйлчилж ажиллаж байгаа. Орон нутагт байгаа өсвөр үе залуучуудын төв маань залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээний ажлын хүрээнд мөн үе тэнгийн боловсрол олгох хөтөлбөрийнхаа хүрээнд өсвөр үе залуучуудад бэлгийн амьдралын цогц боловсрол олгох чиглэлээр бэлгийн амьдралын эрхийг ухуулан таниулах чиглэлээр жилдээ 14,900 орчим залуучуудад ийм сургалт явуулж ажиллаж байна. Ингээд жилдээ нийгэмлэг маань бэлгийн яам болон нөхөрч гэрэл мэний тусламж үйлчилгээг 43,000-аас 50,000 орчим хүнд үйлчилж, за бэлгийн боловсрал олгох ажлаа бол өсвөр үе залуучууд ялангуяа бол илүү чиглүүлж ажиллаж байна. Үүнд бол жилдээ нэг 14,000 орчим хүнд залуучуудад сургалт явуулж ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар тэр дундаа эрүүл мэндийн яам бол Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтээ бол 1995 оноос хойш өнөөдөр хүртэл бол 20 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Гэрүүл төлөлтөд чи одоо тэг гэрүүл төлөлтийн тийм мэдлэг боловсролыг олгоход нийгэмдийн энэ одоо нийгэмлэг бол хувь нэмэр оруулж байгаа. Энүүгээрээ бол нэм чухал. Нийгмийн талаас нь ярих юм бол яг ерөнхийдөө бол
залуучуудын хувьд их өвчтөд төслүүдтэй. За гэр бүлд олон асуудлууд одоо гарч ирж байна. За тэрэнд ялангуяа гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг бол тэр эрүүл мэндийн талаар их гол байр суурийг эзэлж явдаг юм болов уу гэж ингэж боддог. Ялангуяа бол нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөсөө хөндлөх бодлогыг хэрэгжүүлэх тэр дундаа ХДХ дохоос сэргийлэх бэлгийн замын дамжих алдараас сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжлийг хангах үйл ажиллагааны хүрээнд за залуучууд хөдөлгөөнд бүлэг эрсдэл бүлгийн хүн амд бэлгийн замаар дамжих алдар ХДХ дохоос сэргийлэх тусламж үйлчилгээ нийт чиглэлээр тэр дундаа эдгээр эрсдэл бүлгийн хүн амд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх ялангуяа тэднийг тухайн өвчлөөс өрсөн сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар илүү төлөвлөгөө ажилладаг. 1999 онд Улаанбаатар, 2000 онд Өвөрхангай, 2002 онд Орхон аймагт эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулан улмаар магадлан итгэмжлэгдэж эмэгтэйчүүдийн үзлэг, чанд авайн оншилгоо, бэлгийн замын халдварт өвчний оншилгоо, шинжилгээ, орчин үеийн жирэмслээс хамгаалах аргууд, өсвөр насны охидын үзлэг, оншилгоо, сайн дурын зөвлөгөө шинжилгээ, аюулгүй өргөндлөлтийн цогц тусламж үйлчилгээ, сургалт сурталчилгаа явуулж 30 мянган орчим хүнд үйлчилж байна. За бидний хурц үйлчилж байгаа хүмүүсийн 50-аас дээш шууд буюу 53-аас 55 орчим хувь нь бол эмзэг, ядуу, алсагдсан сумдын хүн ам байдаг. Тэр энэхүү эрүүл мэндийн одоо хэрэгцээг бол нийгэмлэг бол мэдээж бусад ажиллагаа ижил төстэй эмнэлгүүд байгаа нөхөр чиглэлийн эмнэлгүүд мөн төрийн Мэрис Топс гэх төрийн бүс олон улсын төрийн бүс байгууллагууд байгаа төсөл хөтөлбөрүүд хийж байгаа хамтраад бидний энэ хэрэгцээг хангана ялангуяа өсвөр залуучуудыг хэд их давх бэлгийн замаар дамжих алдараас сэргийлэх сургалт сурталчилгааны нөлөөллийн ажил нэлээд эрчимтэй явж байгаа гэж би ингэж ойлгож байгаа. 2005-аас 2009 онуудад олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоо болон Бүгд найрамд Солонгос улсын хүн ам төлөвлөлтийн холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хүүхд залуучуудад нөхөн үржихүн эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх 8 төв байгуулж, үе тэнгийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үе тэнгийн сургагч зөвлөгчдийг бэлтгэн сургаж, гарын авлага боловсруулан түгээсэн байна. 2013 оноос хойш Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгт харьяа болж элсэж ороод ажил үүрэг гүйцэтгэдэг байсан цагаас өнөө хүртэл олон залуучуудын бэлгийн болон нөхөрч эрүүл мэнд маш олон асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэр олон дуу хоолойгоо оруулсан байна. Залуучуудгүй орон гэж байхгүй. Тэгэхээр энэ залуучуудын тэрл одоо асуудал тийм ээ тэр гэр бүлээ төлөвлөх, гэр бүлээ аз жаргалтай байлгах, гэр бүлийн одоо эдийн засгийг яахт бол их тийм анхны ихцүү алхмуудыг хийж өгнө. 2010-аас 2011 онуудад охид өсвөр насны ээжүүдэд зориулсан төслүүдийг Улаанбаатарт болон Өмнөв аймагт хэрэгжүүлж, өсвөр насндаа ээж болсон охид эмэгтэйчүүдэд бэлгийн амьдралын боловсрол мэдлэг олгох, гэгэрлийн сургалт болон амьдрах ухаанд суралцуулан ажилтай, орлоготой болгожээ. 2 удаа олон улсын магадлалын итгэмжлэх шалгалтанд тэнцэж, олон улсын магадлалын итгэмжлэх гэрчлэгийг авч ирсэн энэ их амжилт бол манай орон нутгийн болоод Улаанбаатар хотын сайн дурын гишүүд дэмжигч тэр дундаа Эрдэнэтийн одоо хамт олон гишүүд дэмжигчдийн Өвөрхангай хамт олон гишүүд дэмжигчдийн асар их хувь нэмэр байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй бид хамтран одоо бас яг энэ эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа стандарт тэдгээрийн хэрэгжилтэнд хэрэгцээний үнэлгээ хийх, зарим эрсдэл бүлгийн хүн амууд дээр эрсдэл бүлэг болон зорилттой бүлгийн хүн амуудад чиглэсэн судалгааны ажлуудыг хийхэд бас нэлээдгүй олон жил хамтран ажиллаж байгаамаа. За 2012 онд би дэлхийн олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны шагналаар одоо Йоханнесбургт очиж ийм шагнал авч байсан. За тэр үед олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны үйл ажиллагаатай өргөн танилцахын боломж надад олдсон. 2013 онд бэлгийн болон нөхөн үржихүн эрүүл мэндийн сэдэвчилсэн мэдлэгийн өртөө сургалтыг зохион байгуулах сургалтын удирдамж материалыг бэлтгэн боловсруулж, салбарын тэргүүн, сайн дурын идэвхтэн, үе тэнгийн сургагч зөвлөгчдөө сургаж бэлтгэсэн төдийгүй бүх салбарууд уг удирдамж материалыг ашиглан сургалт сурталчилгаа явуулах бүрэн боломжтой болсон юм. Нийгэмлэгийн удирдлага зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийгдэж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх 4 алба байгуулагдаж, 4-ийг Монгол Улсын төрийн бас байгууллагын тухай хууль, олон улсын гэр бүл төлөлтийн холбооны 4 бодлогууд болон
бусад холбогдох бичиг баримтуудтай нийцүүлэн улам боловсронгуй болгож, ангуудаага дөрмийг хэрэгжүүлэх журмыг боловсруулан мөрдөжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөл нь дэлхийн улс орнуудын олон төрлийн бус байгууллагыг нэгтгэж, тэдний зөвлөгөөг авч дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд төрийн бус байгууллагуудын дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү зөвлөлт статусыг бий болгосон юм. Энэ асуудлаар манай Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг санаачлаг гаргаж Монгол улсад тодорхой чухал ажлыг өрнүүлж, олон улсын сүлжээнд хамрагдаж, олон улсад хэрэгжүүлж байгаа төслүүдэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор нэгдэж орсон нь чухал зүйл юм. Одоогоор 4000 гаруй зөвлөлт статустай төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөгийн нөхцөлд дэлхийн улс орнууд хөгжлийн зорилтоо тодорхойлж, батлах ажилд шамдан ажиллаж байна. Ирэх 15 жилд дэлхийн улс орнууд тодорхой зорилгуудад хүрэх учиртай. Энэ хүрэх үйлсэд төрийн бус байгууллагууд, ялангуяа Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн явуулж байгаа үйл ажиллагаа хүрээнд ачлал бүтэлтэй юм. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хувьд олон улсын гэр бүл төлөлтийн холбооны зүүн ба зүүн өмнөд Аз далайн бус, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, олон улсын жирэмснээс хамгаалах сан, за мөн аюулгүй үр хөндөлтийн тусламжийн сан, гэр бүл төлөлтийн асуудлаарх Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудтай бол хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. За бид ирэх 9 сард бол бүгд найрамд хятад ард улсын гэр бүл төлөлтийн нийгэмлэгтээ хил орчмын хүн амд, хөдөлгөөнд хүн амд, бэлгийн болон хурц хөрөл мэндийн боловсрол тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар одоо энэ 9 сард хамтын ажиллагааны гэрээгээ үзүүлэх гэж байна. За цаашдаа бид олон улсын гэр бүл төлөлтийн холбооны бусад бүсийн гишүүн нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах боломжийг судалж байна. Үүнд бол Америк, Европын ТV-ийн бүсүүдийн нийгэмлэгүүд, за мөн энэ нэгдсэн үндэсний байгууллагын нийгмийн эдийн засгийн зөвлөлтөд онцгой зөвлөлдөх статустай бусад олон улсын байгууллагуудтай бас хамтран ажиллах боломжийг судлах чиглэлээр бас идэвхтэй төлөвлөгөөтэй байна. 2014 онд нийгэмлэг үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойгоор Улаанбаатар хотын хэвлэлийн байгуурал төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд спортын өдрөлөг, залуу гишүүд, өсвөр үеийн төвийн зохицуулагчдын залуусын хүч төсөөллөөс хүчтэй сэдвт сургалт, сайн дурын идэвхтнүүдийг чадваржуулах, нийгмийн эрүүл мэнд, бидний оролцоо сэдвт сургалт, салбарын тэргүүнэрт зориулсан сайн засаглал, ил тод байдал сэдвт сургалт, аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээ төслийн танилцуулах уулзалт, гүйцэтгэх хороо удирдах зөвлөл, зураг түүх өгүүлэн үзэсгэлэн, баярын хурал, хүлээн авалт зохион байгууллаа. 20 жилийн хойг улсынхаа хэмжээнд бас өргөн цар хүрээтэй тэмдэглэж сайн ажилтан албаа хаагч үе үеийн удирдлагуудаа бас хүндэтгэл үзүүлж, за манай энэ арга хэмжээнд бас Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг хүндэтгэл үзүүлж, манай одоо бүсийн захирал, за бүгд найрамд Солонгос ард улс, Азийн парламентийн одоо дэд дарга, гэх мэтлэнгийн олон төлөөлөгчид ирж амжилттай ажиллаж байна гэж бидэнд бас өндөр үнэлгээ өгч явсан бид бүхэн бас урам зориг орж бидний цаашдын ажиллах эрч хүч өгсөнд бас баяртай байгаа. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөлтөд онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны төрийн бус байгууллага боллоо. Хамгийн гол нь бидний эх 7 жил зорж байгаа гол ажил бол ямар нэгэн ханиулагч донороос хараат бус бие даасан доктортой үйл ажиллагаа явуулдаг нөхөн өрчгөө эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллага болох, за мөн бусад иргэний нийгмийн байгууллагуудыг энэ чиглэлээр чадваржуулах чиглэлээр бид эрчимтэй ажиллах болно. Монголын гэр бүл маань сайн сайхан амьдрал, сайн сайхан өвчин эмгэггүй байх юм бол мэдээж Монголын хам өснө гэдэг дээр би бас бат итгэлтэй байдаг. Хамгийн чухал зүйл нь Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг маань яг ингэж бүсийн төлөөлөгч маань хамгийн анхны сонгогдож байгаа хүүхэд бие учраас бас нэг талаараа өөрөөрөө бахарх сэтгэлдэрж байгаа. За энд бол одоо баяр хүрэх учиртай гэж бодож байна. Яагаад тэгэхээр Монголоос анхны нөөбөд одоо хүний хөгжлийн асуудлаар зөвлөх эрх бүхий статустай юм иргэний нийгмийн байгууллага. Төрийн бус байгууллага одоо гишүүн болно гэдэг чих том юм шүү дээ. Ингэж
хөгжиж байгаа явдлууд бол би баяртай байгаа юм. Гадны байгууллагын одоо бүр туслах гишүүнээс жинхэнэ гишүүн хүртэл тэгээд одоо бүр нүүбийн статустай байгууллага хүртлээ ингэж өргөжж хөгжиж явж байгаа одоо төрийн бас байгууллагууд маш ховор байна. Цаашид бид нэр төр хувийн эмчлийн түншлийг хөгжүүлэх төрийн бас байгууллагуудыг бид нар бас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахтаа дээр илүү одоо өргөн хүрээтэй оролцуулах чиглэлээр манай энэ олон жилийн уламжлалтай туршлагатай энэхүү төрийн бас байгууллага бусад төрийн бас байгууллагуудад ч гэсэндээ үлгэр жишээ тэднийг одоо үлгэрлэн дагуулсан тэр хэлбэрээр бол бид нартай бас цаашид ч гэсэн хамтран ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. On behalf of the Олон улсын гэр бүл төлөлтийн холбооны зүүн ба зүүн өмнөд Аз далайн бүсийн удирдлага хамт олонны нэрийн өмнөөс Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хамт олонд нэгдсэн үндэстний байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөлтөд онцгой зөвлөлдөх статустай төрийн бус байгууллага болсонд халуун баяр хүргье. Энэ нь Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг бэлгийн болон нөхөн өрчхөн эрүүл мэнд, эрхийн асуудлаар олон улсын түвшний ухуулан сурталчлагч болсныг баталгаажуулж байгаа хэрэг бөгөөд маш чухал томоохон амжилт юм аа. Without fear of discrimination. Cheers. Ингээд тусгай статустай болсон гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн ажилтнууд та бүхэндээ улам их амжилт хүсье. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг үүсгэн байгуулагчид үе үеийн удирдлагууд, салбарын дарганаар гишүүд, дэмжигчид хамтран ажилладаг түнш байгууллагууд, өсвөр үе залуучууд, гишүүд, дэмжигчид, үйлчлүүлэгчтэй гүн талархал илэрхийлж та бүхэнд эрүүл энх ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөлтөд онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны төрийн бус байгууллага боллоо.